Хятадын шоронгийн амьдрал. Дундад зууны үеийн Литвийн гүнт улсын хот байсан. Одоо Оростой хэлэлдэг Беларусын нэг хэсэг Днепр мөрний эрэгт орших эртний Монголиевд Хятадын шоронтой холбогдох албатан хөдөлмөрийн хүнд сэдв зээжиндэд байсан нэгэн нэр бий. Димас Якатский Шанхайн Чингпу шоронгоос суллагдсны дараа нутагтаа буцан ирж гадаад хоригдлууд Хятадд брэндүүдийн бараас авалж албатан хөдөлмөр эрхэлж буг дэлхийн нийтэд дэлгэсэн юм. Хятадд гадаад иргэд олон төрлийн шалтгаанаар шоронд ордог. Сякатский буцаж ирээд хэдэн сарын дараа Монголиев дахь гэртээ ярьцлага өгсөн юм. Тэрээр Tesco супермаркет сүлжээнд зориулж хийсэн Христийн мэндэлсний баярын картыг гаргаж ирээд дэлгэц рүү даллан Чингпу шоронгийн хоригдлууд эдгээр картыг савлаж байсныг нотлох баримт энд байна гэж хэлжээ. Би зарим картыг хадгалж нотлох баримт болгон аваад гарсан гэв. Сякатский шоронд байх хугацаагаа дурсах ба 2019 оны зул сарын баяраар Чингпу шоронд нэгэн хоригдолтой зодоо хийснээр ярьлаа. Тухайн үед дотроо бачууран тус хоригдлын толгой дээр халуун хоол асхан баярлаж хэсэгч болов сэтгэл турсан хилэнгээ гаргаж байсан гэжээ. Түүний хамгаалагчид гадаад хүн өдөө хатгсан гэж 80 хоногийн турш харанхуй өрөөнд ганцааран гэн хорж байсан гэв. Үнэн хэрэгтээ Хятадын шоронд Аз бус хүмүүс ад үзэгддэг учраас зодон болох нь олон байсан. Мөн хамгаалагчид гадаад хүнд бурууг тогох нь элбэг гэлээ. Сякатский албатан хөдөлмөр эрхлүүлэхэд хамтран ажилладаг хоригдолтой зодтолдож байжээ. Учир нь Tesco супермаркетын зул сарын баярын мэндчилгээний дунд туслаач гэх нууц мессеж бичсэн картыг англи дахь бяцхан охин санамсаргүйгээр олж хэргийг олон нийтэд ил болгосон нь Чингпу шоронгийн удирдлагуудын чихэнд хүрсэн байв. 2019 онд Лондонгийн 6 настай охин Флоренс Витикомб Их Британийн супермаркетуудад байрлах зул сарын баярын буйны картын дундаас Шанхай хоригдлуудын цөхрөнгөө орсон мессежийг олж харсан байв. Охины нээлт дэлхийн нийтийг зочроосон байна. Quaker Oats-ны будаас авалж байсан хоригдлуудын түүх жил болов. Тухайн үед Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон Бээжингийн гадаад хэргийн яамнаас уг мэдээллийг няцааж байсан бөгөөд CGTN-ийн 30 минутын нэвтрүүлэгт тус хэргийг сурвалжиж байсан сэтгүүлчдийг гүтгэж буруушааж байжээ. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд уг хэргийг сурвалжилж байсан Питер Хамфри 2019 оны 12 дугаар сарын 22-нд Sunday Times санд бичсэн нийтлэлээр Хятадын шоронгийн амьдралыг ил болгожээ. Харин Хятадын засгийн газраас Tesco зул сарын картын хэрэгт оролцоогүй. Шинэхэн гадаад хоригдлуудыг аврал ирсэн мессежийн тухай телевизийн сүлжээнд няцаахгүй бол 20 ангийн амьдралыг чинь хэцүү болгоно гэж сүрдүүлжээ. Одоо тавилгын худалдаа эрхлэх болсон Сякатский харгалзагч нар хэдэн 10 телевизийг 20 ангид авчран ширээн дээр сайхан хоол тавьж хоригдлуудыг маш сайн асардаг мэт дүр үзүүлэхийг шаарддаг байсан гэв. Эс бөгөөс хүнд шийтгэлтэй. Тус шийтгэл нь харанхуй өрөөнд хоол ундгүй хорж хүчээр хүнд ажил хийлгэх байв. Нэг удаа телевизэрж бичлэг хийх үед Сякатский сурвалжлагч эмэгтэйд энэ бүх зүйлс худлаа. Биднийг хоол ундгүй албатан хөдөлмөр эрхлүүлдэг. Баримт нь энд байна гэж зул сарын картыг үзүүлж байв. Гэвч өөрийн эх орноо доош хийх сонирхолтгүй сурвалжлагч үл тоож шоронгийн харгалзагчид хэлсэн байжээ. Харгалзагч мэдсэн дараа бүх баримтыг устгахыг тушаасан байдаг. Сякатский шоронд байх хугацаанд өөр босод гадаад иргэд ихэвчлэн хилмигдүүлсэн удирдагчдыг доромжилсан гэх шалтгаанаар Чингпу дахь 20 ангид ирснийг мэджээ. Гэхдээ жинхэнэ хэрэг хийсэн этгээдүүд бас байсан ба тэднийг ихэвчлэн хуурамч шоронгийн сурталчилгаанд тоглоулдаг байж. Учир нь сайн жүжиглэх тусам шоронгийн амьдрал нь хялбар болно. Чингпу шоронгийн бас нэгэн худал суртлах хуулга нь хөдөлмөр эрхэлж буй хоригдол тодорхой цалин хөлс авдаг гэх. Шоронгийн даргын хэлснээр 1 сарын ажлын хөлс нь 120 юань. Мөн бүх хоригдол ажил хийх албагүй бөгөөд хүссэн нэгэн цалинтай хоригдох боломжтой гэлээ. Гэвч цалин байтугай унтах давхар хөнжилтэйг үүсгэсэн Итали болон Бурундийн хоригдлуудад шоронгийн удирдах алба хатуу шийтгэл оноож байсан гэв. Тус шийтгэл чухам ямар байсныг сонсохоос ч аимшигтай гэж Сякатский хэлжээ. Хэдэн 7 хоногийн дараа дахин телевиз ирсэн бөгөөд Итали болон Бурунди хоригдлууд ханц бичиг сурж байгаа мэт жүжиглсэн байна. Хятадын шоронгийн системд албатан хөдөлмөрөөр эрхлүүлэх нь үнэндээ хэвийн үзэгдэл юм.
Сурвалжлагч Хамфри 2013-аас 14 онд Шанхай урьдчилан хорих төвд зочилжээ. Тухайн үед гадны сэтгүүлч ирэх сургаар тэд үйлдвэрлэлийн хороог татан буулгаж, зул сарын гацуурын гэрлийг экспортод гаргахыг зогсоосон байна. Гэхдээ олон мянган хоригдол өдөр бүр Adidas, Nike, H&M зэрэг алдартай шошго, электрон ид ангиудад зориулж нэхмэл эдлэл хийдэг шоронгийн үйлдвэрлэлөө цэргийн хэв маягаар жагсаж орохыг харснаас сэтгүүлч Хамфри дипломат сайтад бичжээ. Хамфри нийтлэлтэй хоригдлуудын шийтгэл чухам юу байдгийг тусгажээ. Хэрв шоронгийн удирдлагын үгэнд орохгүй буюу хүчээр албатан хөдөлбөр эрхлэхгүй бол ялын хугацааг тодорхой бус шалтгаанаар нэмдэг, хоол хасч, гэр бүлийн гишүүдтэйгээ холбоо барих боломжийг хаадаг, чөлөөт цагаараа салхилж болдоггүй гэх ба хамгийн хэцүү нь хүчирхийллийн бай болдог байна. Хүчирхийлэл нь хоригдлууд шоронгийн захиргаанаас зэрэг олон замаар ирдэг байна. Түүнчлэн Шинжаанд хоригдож буй уйгурууд зөвхөн албатан хөдөлмөрийн золиос болдог гэх буруу ойлголт бий. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд коммунист намын бүс нутагт явуулж буй хоморхлон устгах бодлогын хүрээнд хөвөнгийн ферм, нэхмэлийн үйлдвэрт албатан хөдөлмөр эрхлүүлж буйг сайн мэднэ. Гэхдээ уг үйлдэл зөвхөн уйгуруудад нөлөөлдөггүй. Албатан хөдөлмөр нь үнэндээ Хятадын бүх шоронгийн системд өргөн тархсан бөгөөд олон сая хоригдол хүнлэг бос хүчирхийлэл донд хоног тоолон сууж байна. Дэлхий дахинд аврал ирсэн мессеж нэг бос нилээд идэл болсны нэг жишээг энэхүү нийтлэлд дурдлаа. Сэтгүүлч Хамфри шоронгийн хоригдлуудын хөдөлмөрийг мөлжиж буй дарга нарыг өөрийн нүдээрээ харсан ба тэр нь Хятадын шоронгийн 8 дугаар бригадын дарга юм. Тэрбээр сав баглаа бодол зэргийг хоригдлуудаар хийлгэж олсон ашгаар нь Фижид амардаг гэнэ. Хамфри олон улсын хүний эрхийн Amnesty International, хүний эрхийн ажиглалт, Interrights, Нэгдсэн үндэсний байгууллагын дээд комисс зэрэг байгууллагууд Хятадын эсрэг илүү түрэмгий арга хэмжээ авна гэж найдаж байна гэж уриалга гаргаад байгаа билээ.